Бид нэг хэсэг завсарлаад одоо буцаад ч явах удаа нөгөө баг зөнчид буюу баг иш үзүүлэгчдийн ном руу буцаад орж байна. Ер нь гэхдээ буцаад орох жоох хамгийн сүүлийнхээ номыг өнөөдөр тийм ээ үзэх чинь Малахи ном байгаа. Баг зөнчид бол 12 тийм ээ ном байдаг. Хуучин гэрээний хамгийн сүүлийн 12 ном. Тэрийг бид нар баг зөнчдийн ном гэж хэлдэг. Энэ баг зөнчдийн ном зөнчд нь өөрөөсөө баг ч юм уу эсвэл хэлж байгаа үг нь багтаа ерөөсөө биш. Бусад иш үзүүлэгчийн номнууд ингээ харьцуулах юм бол их богинохон номнууд учраас ерөнхийдөө баг иш үзүүлэгчид гэж нэрлсэн байдаг. Гэхдээ тэдний хэлж байгаа мэдээнүүд нь бол бүгдээрээ Бурханаас өгөгдөж байгаа маш том чухал мэдээнүүд байгаа. Өнөөдөр бид нар Малахи номын одоо өгж байгаа мэдээнээс Израилийн ард түмэнд өгсөн тэр одоо мэдээллээс бүгдээр хамтдаа суралцнаа. Малахи гэж ямар хүн бэ? Энийний тухай мэдээлэл нэг байхгүй. Ямар ч байсан хэлж байгаа мессежүүдийг ингээ харахаар Израильчууд аль хэдийнэ өөрийнхөө одоо нутаг дэвсгэр дээр ирж цөлгөөс ирж сууршаад 100 жил болсон ийм одоо үе байгаа. 100 жил болсон. Нэг талаар Иерусалимийн сүм баригдсан, тийм ээ? Иерусалимийн сүмийг барихын тулд одоо нэлээд иш үзүүлэгчид ажилласан байгаа. Тэгээд дараа нь Иерусалимийн хан хэрэм боссон. Хам хэрмээ бас босгоод ингээд тэрнээс хойш 100 жил болсон байна. Гэхдээ 100 жилийн дараа Израилийн ард түмэн нөгөө нэг уйлаан болж, нөгөө нэг их одоо хүсэл тэмүүлэл болж эзэн дээр ирж эзний үгийг суралцж байсан тэр цагаасаа хойш жоохон унтарсан шинжтэй байна. Итгэлийн хувьд бол нэлээд жоохон хуурайшсан. Итгэлийн хувьд бол нэлээд жоохон муудсан гэх юм уу? Ийм одоо үе болсон байгаа. Тийм учраас Бурхан Малахи гэдэг энэ нэгэн иш үзүүлэгчийг одоо Израилийн ард түмэнд явуулж тэдний итгэлийн амьдралыг нь дахин сэргээх, дахин зөв зам дээр нь гаргах ийм одоо чухал одоо мессежийг тэдэнд илгээсэн байгаа. Малахи гэдэг энэ үг болохоор миний илч гэсэн одоо ийм еврей үг байгаа. Малак гэдэг үгний малак гэдэг үг. Тэгээ хийг гэсээр тэгээ миний илч гэсэн ийм одоо утгатай үг. За энэ илчээр дамжуулан голцоо одоо Бурхан ярьж байгаа. Ер нь бол бусад иш үзүүлэгчдийн номнууд дээр дандаа иш үзүүлэгч өөрөө олон тайлбарыг хэлсэн байдаг. Харин Малахи ном бол бараг тайлбар байхгүй. Шууд эзний хэлсэн үгийг шууд хэлээд тэгээд одоо Израилийн ард түмэнд өөрсдийнх нь нөхцөл байдлыг ерөнхийдөө бол тунхаглаж байгаа ийм ном байгаа. Нэг талаар Иесусыг ирэхээс нэг 400 орчим жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 400 жилийн өмнө. Иесусыг төрөхөөс 400 жилийн өмнө. Тэгээд энэ Малахийн ном одоо Малахийн иш үзүүлэгч ажлаа хийгээд одоо амьдрал нь дууссаны дараа 430 жил гэж үзэж байгаа юм л да. Орчмын хугацаанд Бурхан дахиж иш үзүүлэгчийг илгээгээгүй. Тэгээд хамгийн эхний Иесусээс өмнө ирсэн иш үзүүлэгч бол нөгөө нэг зөгнөгдөж байсан Элия буюу Иохан Баптист байгаа. Баптист Иохан нэг энэ Малахи номон дээр бас ерөнхийдөө ирнэ гэдгийг бас нэг талаар одоо иш үзүүлэгч хэлсэн байгаа. Та нар руу би өөрийнхөө элчийг Элияг би илгээх болно гэсэн. За тэгэд Иохан Баптистчийг гарч ирэх хүртэл Израилийн ард түмэнд энэ Малахи гэдэг энэ ном маш чухал байгаа. Яг гэвэл энэ 400 жилийн туршид тэд нар яг өөрсдийнхөө итгэлийг эзний үнэн үгдээр барьж байгуулах ёстой ийм одоо нөхцөл байдал тэднэрт ирсэн байгаа ийм үе. За яг энэ юуны тухай ярьдаг вэ? За нэлээд олон хэсэг зүйлсийг тухайн үеийн израильчууд Бурханд хандаж хэлдэг байсан. Та намайг яаж хайрласан? Бид яаж таныг бузгалцсан? Бид яаж дуулуургүй хандсан байгаа энэ танд? Яасан болоод ингэж хэлж байгаа гэсэн ийм нөхцөл байдалтайгаар ерөнхийдөө Израилийн ард түмний итгэл үнэмшил одоо иймэрхүү нөхцөл байдалд ирсэн байсан ийм үе. Тийм учраас одоо Малахи хариултыг өгж байгаа. Тэгээ бүгд хамтдаа эхлээд 1-р бүлгийнхаа 1-р ишлэл, 2-р ишлэлийг харъя. Нэгэн зүм
Малахигаар дамжуулан Израильд хандсан эзний үг. Би та нарыг хайрлсан гэж эзэн айлдаж байна. Гэвч та биднийг яаж хайрлсан юм бэ гэдэг. Эзэн тунхаглаж байна гэж цаашаа үргэлжилж байгаа. Тэрвээ бид нар цаашаа доош ингээ харах юм бол дахиад 6 дугаар ишлэл дээр миний нэрийг үл хүндлэгч тахилч нараа хүн эцгээ зарцсан эзнийг хүндэлдэг. Би эцэг юм бол намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол намайг хүндэлж байгаа чинь хаана байна вэ? Гэж түгдүндийн эзэн та нарт айлдаж байна. Гэвч та нар бид таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ гэж асуудаг. 7 дугаар ишлэл. Та нар бузарсан дасгыг миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар бид таныг яаж бузарлсан юм бэ гэдэг гэж. 2 дугаар бүлэг рүү хойш харах юм бол 14 дугаар ишлэл дээр гисэн ч та нар ямар шалтгаанаар вэ гэдэг. За цаашаа 3 дугаар бүлгийнхаа 2 дугаар бүлгийнхаа төгсгөл буюу 17 дугаар ишлэл дээр та нар үгсээрээ эзнийг туйлдуулдагч бид яаж туйлдуулдаг юм бэ гэдэг. 3 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл. Бурхныг хүн луурдах уу? Гэсэн ч та нар намайг луурдаж байна. Гэвч та нар бид таныг яаж луурдсан юм бэ гэдэг. 13 дугаар ишлэл. Та нарын үгс миний эсрэг хатуу байв гэж эзэн айлдаж байна. Гэсэн ч та нар бид таны эсрэг юу ярьсан юм бэ гэдэг. За энэ нэлээд олон юм одоо Бурхны эсрэг тийм ээ бид нар яасан? Бид нар яасан? Та яаж биднийг хайрлсан гэсэн ийм одоо маягтай ийм хандлагатай болцсон байгааг ерөнхийдөө энэ ном харуулж байгаа. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмэн Бурхан хандсан, Бурхан эзэндээ хандж байгаа тэр хандлага нь одоо маш хүндлэлгүй, маш муу. Ер нь итгэлийн амьдрал гэдэг тэр зүйл нь маш одоо дорой болцсон ийм одоо нөхцөл байдал 100 жилийн дараа. Нөгөө сүмийн болон Иерусалимын ханаа барьсны дараа. Яг л заримдаа маш олон Христ итгэгч хүмүүс итгэлийн амьдрал анх эрэхтэй амар гал халуун, гал цогтой, баяр хөөртэй эзэн дээр ирдэг. Тэгснэ тун удалгүй айгүй хөрцөн байждаг. За яах вэ? Бурхан яавал гэж би яасан Бурхан юм? Би зүгээр л байж байгаа шүү дээ. Яах вэ? Би хаяад нэг жоохон гим хийгээл үз. Тэгээ юу гэж гэсэн ийм хандлагыг заримдаа одоо гаргасан ийм байдалтай Христ итгэгчид болсон байдаг. Яг л ийм хүмүүст зориулсан үг. Өнөөдөр бид нэг зүйлийг өөрсдөөсөө бас асуух хэрэгтэй л байна л да. Малахийн хэлж байгаа эдгээр үгсийг бид нар заримдаа эзэндээ хэлдэггүй. Малахи дээр ингэ бичигдсэн Израильчуудын хэлсэн эдгээр үгсийг. Магадгүй бид нар яг энэ шиг хэлээгүй ч гэсэн ийм магадгүй хандлагатай амьдсан байна. Бид нар эхний хэсгээс ингэ харах юм бол Израилийн ард түмэн Бурхан эзэндээ үйлчлэхээр дуудагдсан. Тэр үед үйлчлэх гэдэг нь юу байсан гэхээр дахил өргөх, эзний сүмд үйлчлэх, эзний ард түмэндээ үйлчлэх. Өөрөөр хэлбэл үйлчлэлд ийм хоёр янзын одоо юу гэх хэмжээс байгаа. Нэг нь хэсэг хоорондоо бие биедээ үйлчлэх. Бие биедээ Бурханыг хайраар үйлчлэх. Бурханыг сануулах, таниулах, Бурханыг харуулах гэсэн ийм одоо нөгөө нэг чухал одоо хэсэг нь болохоор Бурханд үйлчлэх, дээшгээ үйлчлэх. Тэр дээшгээ үйлчлж байгаагийн хэлбэр нь нөгөө өргөл, өргөх, дахил өргөх, Бурханы сүмд очих, мөргөл үлдэх ийм одоо чухал одоо хэсэг байсан. Тэгтэл тэр үйлчлэлийн одоо амьдрал нь хэд хэдэн зүйлээр догдсон байгаа гэж харж байгаа. Хамгийн эхлээд 2 дугаар ишлэлээр харах юм бол би та нарыг хайрлсан гэж эзэн хэлэхэд бид нар та биднийг яг яаж хайрлсан юм бэ гэж асууж байгаа. Тэгм учраас эзэн энэ үлцэн хэсэг дээр Яков Исав хоёрын хэдийгээр Исав нь ахын ч гэсэн Яковыг бид нар хайрлсан. Би хайрлсан гэж. Өөрөөр хэлбэл Яковын үр удмаар дамжуулан Бурхан өөрийнхөө ард түмнийг одоо Авраамд өгсөн тэр амлалтын дагуу өөрийнхөө ард түмнийг босгосон гэж. Тэднийг Египтэд аваачсан. Египтээс тэд нар энэ ард түмнийг чөлөөлсөн. Тэгэд Яковын үр удмаар дамжуулан Йошуагаар удирдуулан Ханаан нутгийг өгсөн. Энэ хайрлсан шинж биш юм уу? Тэднэрт хуулийг өгсөн Мосегаар дамжуулан энэ хайрлсан шинж биш юм уу?
Тэгээд тэр ард түмний дотор өөрсдөө чинь тариаг усан үзмийн талбай, өөрсдөө чинь бариагүй тэр байшин барилга, өөрсдийнх нь үйлдэггүй ямар нэгэн ажил үйлсийн үр шимийг хүртүүлэхээр Бурхан өрөөж өгсөн нь та нар хайрлсан миний хайр, та нарыг хайрлсан миний хайр биш юм уу гэсэн ийм одоо байлаар хэлсэн. Өнөөдөр олон Христэд итгэж хүмүүс заримдаа Бурхан надад хайргүй байхаа гэсэн энэ үгийг хэлдэг. Яг л би өвчин зовлон тусч байна, манай гэр мөнгө төгрөг аалга, би ажил төрөл олохгүй байна, манай хүүхдүүд олигтой биш байна, миний амьдрал сайн явж өгөхгүй байна гэсэн ийм одоо гомдлыг олон Христэд итгэж хүмүүс хэлдэг. Тэгээд заримдаа Бурхан та намайг яг яаж хайрлаад байгаа юм бэ гэж асуудаг. Хэрвээ бидний шинэ дэглэрээс харах юм бол Есүсийн загалмайн үхэл энэ бүх асуултын хариулт байна. Иохан номдэр бичигдснээр Есүс юу гэж хэлсэн? Бурхан дэлхийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ л гэсэн. Тиймээс түүнд итгэгч хүмүүс мөхөхгүй харин мөнх амьдралтай болох юм а гэсэн. Бид нар хэрвээ өөрсдийнхөө анх Христэд итгэсэн тэр одоо үе хэрвээ санах юм бол Бурханы хайрыг бид нар үнэхээр илүү их харж чадж ирсэн. Бурхан миний төлөө өөрийнхөө цорын ганц хүүг энэ дэлхий дээр илгээсэн юм байна. Тийм учраас миний амьдрал маш утга учиртай болсон. Тийм учраас миний амьдрал маш ойлгомжтой болсон. Миний юу ч хийсэн байсан Бурханы надад өгсөн тэр хайр хизээж дуусахгүй юм байна гэж бид нар ойлгосон. Ром хотод бичсэн захиалтаа Паул юу гэж хэлсэн? Бурханы хайраас биднийг юу ч салгахгүй гэж. Юу ч салгахгүй. Өндөрч, намж, гүнзгийч, тийм ээ, өргөнж юу ч салгахгүй. Энэ дэлхийн зовлон гоногч, баяр хөөрч юу ч салгахгүй. Бидний амьдралын нөхцөл байдал ямар байхаас үйл шалтгаалаад бидний Бурханы хайраас юу ч салгахгүй гэсэн. Тэгээ бид нар заримдаа Бурханаас та намайг яг яаж хайрлсан юм бэ гэж заримдаа асуухыг хүсдэг. Бурхан юу гэж хэлв? Есүсийг хар. Есүс юу хийснийг харуул бид нар Бурханы хайрыг, Бурхан танд хайртай эсхийг бид нар сайн мэднэ. Тэр өөрийнхөө цорын ганц хүүг таны төлөө энэ дэлхий дээр илгээсэн юм гэж. Тийм учраас энэ ч Малахигаар дамжуулан Бурхан Яаковын үрд удам Израилийн ард түмэнд тийм ээ өөрийнхөө хайрыг сануулж байгаа. Хэрвээ бид нар Бурханд үйлчлэмээр байгаа бол бид нар Бурханд хайртай байж үйлчлэхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол бид нар ерөөсөө үйлчлэж чадахгүй. Бид нар заримдаа ийм одоо ээж авдаа тусгүй хүүхдүүдийн тухай мэддэг. Ваа манай ээж авс тань мангар тэнэг. Ээжийн аавынхаа хайрыг одоо өсгсөн төрүүлсэн тэр хайрыг ачиг мэдгүй хүмүүсийн тухай бид нар заримдаа сонсохдоо тэр муу хүн гэж ярьдаг. Яг тэгвэл хэн байснаа мартдаг, хаанаас ирснаа мартсан хүмүүс гэж. Израильчууд тухайн үед яг Бурханд яг тиймэрхүү хандлагатай болсон байсан. Олон Христэд итгэж хүмүүс ч гэсэн заримдаа өөрсдийнхөө итгэлийг, өөрсдийнхөө авралыг мартах хэмжээнд Бурханд үйлчлэхийн тулд Бурханд тэр Бурханы хайрласныг санахгүйгээр үйлчиж чадахгүй гэдгийг ерөөсөө мэддэггүй. Яг бид нар Бурханд үйлчлэх ёстой байж. Яг бид нар Бурханд өнөөдөр бүтэн сайдар үрж ирж магтаалыг өргөх ёстой бай. Еврей номонд бичигдснээр та нарын зарим нь цуглархаа мартсан байна гэж зэмлсэн баг. Цуглаандаа ирдэггүй. Өнөөдөр ирэхгүй байлгаад Бурхан яавал гэж. Яахчгүй угаасаа. Тэм учраас энэ дараагийн хэсэгдэр та нар намайг үл хүндэлсэн гэж хэлж байгаа. Та нар намайг үл хүндэлсэн. Ямар ч хүндлэл байхгүй. Би та нарын эзэн, би та нарын Бурхан, та нарыг Египтээс гаргасан, та нарыг аварсан эцгэн байтал та нар үл хүндлэл үзүүлж байна. Израилийн ард түмэнд аа. Бурханы сүмийг мартсан, тахлыг мартсан, тахлыг өргөхөө, хойрох шадаг. Өнөөдөр олон Христэд итгэж хүмүүс жилдээ 2 хон, 3 хон, 4 хон, 5 хон, 10 хон, 20 хон удаа цуглаанд ирдэг. 52 7 хоногийн. Тэгэд өөрөө за тэгээ Бурхан хайртай юм чи ямар амаатай гэсэн ийм байдлаар үл хүндлэлтэй амьдардаг. Малахи номон дээр Израилийн ард түмнийг энэ чинь зэмлэж байгаа. Та нар намайг үл хүндэлж байгаа. Үл хүндэлсэн учраас та нарын дахил бузар. Тэгээд та нар намайг бид нар яаж бузарлсан юм бэ гэж асууж байгаа. Та нар яаж бузарлсан ч хэлье гэж. Тэд нар доглон
өөсөвтэй амьтнаар дахил өргөж байна. Хэрвээ бид нар хуучин гэрэндээс харах юм бол Бурхан хамгийн дээжийг өргөх ёстой. Ургацынхаа дээжийг, мал сүргийнхаа хамгийн өөсөв, хамгийн тархан ир хоныг өгөх ёстой байтал. Та нар зүгээр л өөртөө хэрэггүйг шилж хагаад энэ хэрэггүйгээ өгч гэж өгж байна. Энэ бол та нар намайг бузарлаж байгаа гэсэн. Намайг үл хүндэлж байгаа гэсэн гэж Израилийн ард түмэнд сануулж байгаа. Өнөөдөр олон Христэд итгэгч хүмүүст энэ үг айгүй хэрэгтэй үг байгаа. Олон итгэгч хүмүүс өөрсдийнхөө амьдрал өдөр болгон Бурханаас гуйдаг байжж, Бурханаас юм их хүсдэг байжж, өрөөлийг авахыг хүсдэг байжж, харин өөрсдийнхөө зүгээс ерөөсөө тэр хүндлэл, ерөөсөө тэр зориулалтыг гаргахыг хүсдэггүй. Бурханы хайрыг нэгэнд санахгүй байгаа болохоор мэдээж авах л да магадгүй. Цуглаан дэмчи яах вэ? Хармаагаа ухаж байгаа нэг автобусныхаа үлдэгдэл нэг хэдэн төгрөгийг нэг юунд нь хийсэн болъё. Өгсөн болъё. Цуглаанаараа хамт юм хийж яхад 5 цаг цуглан яах вэ? Тэр хэд нөхдүүд ингээ байж л 6 цагт би очно. Эзний хүндэтгэл мөргөлийн энэ одоо цагта эрэхтэй Бурхан хүлээж илвэг. Би очихлээр л хамгийн эхлэх юм чинь гэж зарим хүмүүс боддог. Бид нар цагтаа цуглардах дөндөө л ярьдаг. Тэгээд энийг Бурхан юу гэж хардаг бол өнөөдөр магадгүй Израилийн ард түмэнд хэлж байгаа чи намайг бузарлаж байна. Чи намайг үл тоож байна. Үл хүндэлж байна гэсэн ийм байдлаар Бурхан хэлж байгаа бол хэрвээ бид нар 10 дугаар ишлэлийн тэр төгсгөл хэсгийг харах юм бол юу гэсэн гэхээр за 10 дугаар ишлэгийг уншиж тахлын ширээн дээр минь дэмий хоосон гал асахгүй тулд та нарын дундаас хэн нэг нь хаалгуудыг хаагаас ингэхийн орон та нар зүгээр болжул яасан гэсэн ийм байдлаар бүхэлж. Тэгээд дараа нь юу гэж хэлж байгаа гэхээр би та нарт таагүй байна. Та нарын гараас би өргөлийг чинь хүлээн авахгүй гэж түг түгний эзэн айлдаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмэн зүгээр л нэг за бүгдээ хамтдаа ядуус юм цуглуулъя гэх тэнгуут л өөрийнхөө гэртээ муудсан хоол ч юм уу аль хэдүүнээ гашилдсан сүү тийм ээ эсвэл үхсэн зодонд үхсэн хонь хураг тийм ийм юмыг цуглуулж ийн гэсэн утгатай байхгүй ямар ч одоо зориулалт байхгүй хамгийн сайн нөгөө өргөх ёстой Бурхандаа зүгээр өөрийнхөө хэрэггүй юмыг өргөж өөрийнхөө хэрэггүй юмыг зориулж байна. Тэгэд өнөөдөр Бурханд бүгдээр хамтаа үйлчлэгийг би ийм ажилтай, би тийм юмтай, би тэр юм хийх ёстой. Мэдээж бид нар хийж байгаа болгон Бурханд өргөж байгаа бидний мөргөл мөн. Гэхдээ үнэхээр тэр нэг тэргүүний зүйлээ бид нар эхлээд тавьж байгаа юм. Бид нар календар дээр бичгтээ за өнөөдөр бид нар заавал цуглаантай энээс эргэн тойрон бүх юмыг зохицуулна. Ашгүй шууд би өнөөдөр өглөө шууд наран тул гарах ёстой завхарна. Тэгвэл цуглаанд явахгүй гэж шийдэж байна. Хиддэг зүйлээ Бурханд зориулж байгаа бай. Бидний цаг хугацааны хувьд бидний оюун бодол зүрх сэтгэлээ зориулж байгаа юмныхаа хувьд тийм ээ боловсрал мөнгө төгрөг юу гэдэг гэр орон хиддэгэ Бурханд зориулж байгаа. Бид нар аль одоо номыг үзчихлээ тийм ээ. Нин тэргүүний зүйл бол нэгдүгээр юу вэ гэдэг тухай ярьжсэн тийм ээ. Хаgai намын дээр баг тийм ээ. Тэгээд эзэн юу гэж хэлсэглээ бид тэр өрлийг бид нар хүлээж авахгүй. Тийм үйлчлэлийг би бас хүлээж авахгүй. Нэг мундаг үйлчилж байгаадаа ерөөсөө та нар биш. Та нарын сэтгэл чинь намайг миний хайрыг мартцсан. Намайг үл хүндэлж байгаа. Хийж байгаа зүйл бузар хийж байгаа юм чинь бузар байгаа учраас та нарын үйлчлэл яг хүлээж авах ийм үйлчлэл биш болчлоо гэж хэлж байгаа. Тэр хүмүүс би хийж байгаа юм чинь яа гэм болж гин гэж боддог. Гэхдээ Бурхан юу харддаг вэ? Тэр хандлагыг харж байна. Тэр сэтгэлийг харж байна. Тэр ойлголтыг харж байна. Юу өргөж байгааг Бурхан Бурханд дутж байгаа учраас та биш. Харин бидний амьдралаас юу зориулагдж байгаа вэ гэдгийг Бурхан харах нь их чухал байдаг. Тэгээ хэрвээ бид нар 13 дугаар ишлэлээс харах юм бол зарим хүмүүс эзэнд өргөж байгаа тэр өргөлөө юу ч харж байна 13 дугаар ишлэл. Та нар хараач энэ ямар ядаргаатай юм бэ гэж хэлээд үнийг зэвүүцэнгүй сэжиглэн гэж төгдөмдийн эзэн
хэлж байна. Та нар хулгайлагдсан доглон эсвэл өвчтөе амьтныг авчирдаг. Ийм юмсыг та нар өргөлд авчирдаг. Түүнийг чинь би та нарын гараас зөвшөөрөн авах ёстой гэж юу? Гэж эзэн айлдж байна. 14 дугаар ишлэлдэр хонин сүрэгт эр хон байхад түүнийг өргөхөөр тангархсан атлаа эзэнд өө сэвтэй амьтныг дахил болгон өргөдөг лойверчин хараагдаг. Учир нь би бол хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь нэмэдэг гэж төв дүрмдийн эзэн айлдж байна. Өөрөөр та нарын бурхан би болцондоо зүгээр л ийм нэгэн гэж бодож байна. Үндэстнүүд намайг хаан гэж хардаг. Та нартай гэрээ байгуулсан би зүгээр нэг хинж биш. Та нараас ингээ гуйлгачилж байгаа юм шиг ийм бурхан бол биш юм аа гэж. Та нараас гуйж говшиж байгаа, та нарыг харагдаж байгаа ийм бурхан бол биш гэдгийг ойлгож байна уу гэж асууж байгаа. Өнөө олон Христ итгэх хүмүүсийн хандлагыг энэ заримдаа иймэрхүү байгааг бид хардаг. Оо тэгч зүглэн за яах вэ тэгээ явнаа. Очно пастор очно. Ирэхлээр гийгүүлж өгч байгаа. Тэгээ зүгээр нэг тийм доглон, тийм сохор, тийм хамгийн одоо муу зүйлээ өгснөөхөө болж байгаа чи яасан ядаргаатай дахин юм гуугаад ах надаас асуугаад ах юм надад шаардаад ах юм бурхан чи ямар ядаргаатай юм бэ энэ цуглааны пастор чинь энэ давгааглах ямар ядаргаатай ирээрээ л гэдэг ах юм зөндөө хүн ажилдаа явахад ойлгодог юм уу? Нэгдүгээр бүлгийн төгсгөл дээр эзэн юу гэж хэлж байна вэ гэхээр би бол агуу хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь нэмэдэг гэдгийг санах хэрэгтэй. Есүс Христийн аврал, Есүс Христэд итгэгч хүмүүс та нар хамгийн агуу нэгэнд итгэсэн гэдгээ санах хэрэгтэй. Зүгээр нэг одоо мундаг лектор, зүгээр нэг мундаг захирал, зүгээр нэг мундаг ерөнхийлөгч, мундаг философчдыг та нар дагаагүй. Зүгээр нэг клубд илсээгүй. Та нарын итгэсэн тэр нэгэн эзэн бол Есүс Христ бол бүх дэлхийн эзэн гэдгийг санах хэрэгтэй. Хинээр гуйлгаад байгаа гэж энэ тийм ээ асууж. Хинээр гуйлгаад байгаа. Тэгээд хэрвээ бид нар 2 дугаар бүлгийн эхний хэсгээр харах юм бол тахилчт нь өөрсдөө уг нь ард түмнийг хэрвээ бид нар 2 дугаар бүлгийн эхний одоо 7 дугаар ишлэлийг харах юм бол тахилчдын уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой. Учир нь тэр бол төг дүмдийн эзний элч. Өөрөөр хэлбэл тахилчид бол энэ ард түмнийг удирдах явж явах, чиглүүлж явж явах ёстой. Гэтэл 8 дугаар ишлэл дээр харин та нарын хувьд та нар замаасаа гажиж олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан гэж хэлж байгаа. Тэгээд 9 дугаар ишлэлдэр тэгэхээр та нар миний замыг сахихгүй харин зааварт ялгууртай хандаж байгаа гин адил би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө үл хүндлэгдсэн, басамжлагдсан болгоно гэж. Өөрөөр хэлбэл бурхан эзнээ та нар үл хүндэлж гин үү? Бас тийм замаар бусдад та нар одоо хандуулах болно. Тийм замаар та нар энэ одоо зүйлийг өөрсдөө харах болно гэсэн. Тэгээд Есүсийг ирэхэд бид нар бүр гажицсан. Есүсийг ирэхэд бид нар бүр хатуу болцсон. Зүгээр нэг хууль дагагчд, зүгээр нэг шашны үйлдэгчд болсон байсан. Тэгээ хэрвээ бид нар 2 дугаар бүлгийнхаа тэр төгсгөл 17 дугаар ишлэлийн тэр хавцаа ингээ харах юм бол тэгээд 17 дээр та нар үгсээрээ эзнийг туйлдуулдагч бид яаж туйлдуулах юм бэ гэдэг. Та нар муу гүйлдэгч хүн бүрийг эзэн сайн хэмээн үзэж тэднийг таашаадаг гэж хэлдэг. Гэж хэлж шудраг ёсны бурхан хаа байгаа юм бэ хэмээн асуудаг биш үү гэж. Өөрөөр хэлбэл бид нар ингээд бурханд үйлчлэл байдаг, бид нар тагил өргөөл байдаг, хамгийн сайнаа өгөөл байдаг, хамгийн сайн цагаа зориулаад байдаг, хамгийн сайн одоо бүх зүйлээ хийгээд байдаг. Ямар шаардлагатай тэгтэл бурханд итгэдэг хүмүүс биднээс илүү өрөөгдсөн юм шиг амьдарч байна. Тэднийг бурхан бүр илүү өргөд байгаа юм биш үү? Тэдэнд илүү гоё юм байгаа юм биш үү гэж. Тэр бид нар 4 дугаар бүлгийн төгсгөл хэсгээр харах юм бол төр зуурын тэрхүү таашаалыг авахчд нь мөнхөд өөрсдийнхөө завтыг хүртэн 4 дугаар бүлгийн төгсгөл дээр төр зуурын энэ одоо
өөрсдийнхөө тэр замаар явдаг хүмүүсийн тэр таашаал тэр сайн сайхан зүйл эзнээс хэмээдэг хүмүүс хоёрын хоорондын ялгаа хурдаг одоо удахгүй гарах болно гэдэг тухай юм хэлсэн байна. Өнөөдөр олон Христэд итгэж хүмүүс заримдаа өөрсдийнхөө амьдрал мэдээж бид нар өөр хүмүүстэй адилхан зугаацангал хөөцөлдөж чадахгүй. Өөр хүмүүстэй адилхан дураараа янз бүрийн зүйл хийж чадахгүй. Байгаа юм шиг ийм одоо болж магадгүй. Түр зүрийн зүйл бид нар заримдаа олон зүйлийг алдаж байгаа юм шиг харагдаж болно. Гэтэ бид нар мөнхийг олж авч байгаа. Гэдгийг бид нар мартах болохгүй. Хүмүүсийн амьдрал бол зүгээр л энэ хорвоогийн ертөнцийн зүгээр нэг өчүүхэн гэлбаад өнгөрөх хэсэг нь байгаа. Амьдралын мөнх амьдралын хажууд хэрэг бид нар ярих юм бол. Тэгээ Есүс хүртэл хэлсэн. Амиа аргацааж үлдэж амиа хамгаалах гэж байгаа тэрийг алдна. Харин амиа надад зориулж байгаа нь амиа олж авах болно гэж хэлсэн. Энд чинь Малахи ном дээр одоо Израилийн ард түмний түр зуурд их шохооргсон тэр хэсгийг одоо хэлж байна. Түр зуурын гой наргаан цэнгэ, түр зуурын гой найр наадам, түр зуурын гой илүү их ашиг орлого, түр зуурын баяр хөөрд дэндүү их савлсан. Тэр нэг мөнхийн хөөгөө мартаад тэгээд Бурхныг туйлдуулж байна гэж хэлж байгаа. Бурхан намайг ингэсэн ч адилхан, тэгсэн ч адилхан байна шүү дээ. Муу хүмүүсийг ч адилхан өрөөж гин, сайн хүмүүсийг ч гэсэн бас заримдаа яг нэг бас өрөөгд байгаа ч юм уугүй ч юм уу. Гэсэн ийм одоо хандлага Израильчуудын одоо зүрх сэтгэлд шургалсан байгааг Малахи хэлж байгаа. Нэгдүгээр та нар Бурханд үйлчлэмээр байвал Бурхны хайрыг санаж түүнд хүндлэлтэй бузартаагүй зүрх сэтгэлээр хандах ёстой. Тэгээ та нар зөв сэтгэлийн зөв байрлал дээрээс эзэнд үйлчлэх хэрэгтэй. Би нэг үйлдсэн чи яалаа, үйлдэггүй чи яалаа. За өнөөдөр болчих. Бурхан заавал игээд яадаг. Надад амар тутахгүй ш. Би дуртай үедээ амар сэтгэл санаа гоё үедээ хийнэ энийг гэж заримдаа боддог. Энэ Израильчууд яг л тийм байдалтай болсон. Цуглаан өргөл өргөхтэй гоёо өргөнө, муухайгаа өргөнө хамаагүй. Заримдаа зүгээр л хамгийн муухай л хамаагүй өргөж яхад өргөл байхад чинь яагаад байгаа гэсэн ийм байдалтай хандж ирсэн Бурхан лөө. Хоёрдугаар тэдний амьдрал нэгдүгээрх нь тэр Бурханд үйлчлж байгаа үйлчлэл нь асуудалтай байсан. Хоёрдугаар бид нар хоёрдугаар бүлгээс харах юм бол тэдний амьдрал өөрөө асуудалтай байсан. Нэгдүгээр гэр бүлийн амьдрал. 14-р ишлэлээс бид нар харах юм бол гэсэн та нар ямар шалтгаанаар гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэр чинь эзэн мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм. Гэвч өчүүхэн ч гэсэн сүнстэй хинэнч тэхэхгүй. Тэр Бурханд үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тэм сүнсэндээ анхаар. Хинч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүүдэрслэг. Учир нь би салалтыг үзэн яддаг гэж Израилийн Бурхан айлдаж байна. Хувцаа хүчирхийллээр бүрдэг хүнийг ч бас адил гэж түг түмдийн эзэн айлдаж байна. Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж итгэлээс урахгүй байх тун. Израилийн ард түмний нэг чухал одоо ойлголт бол Бурхан өөрийнхөө Израилийн ард түмтэй хийсэн гэрээгээ дандаа гэрлэлттэй зөвөрлсөн. Бурхан өөрийнх нь тэр агуу зүйлийг яаж муу юмтай зөвөрлөх вэ? Өөрөөр хэлбэл Бурхан гэрлэлтийг маш өндөрт хардгийг энэ харуулж. Хуучин гэрээн дээр Бурхан Израилийн ард түмтэй хийсэн гэрээгээ дандаа гэрлэлттэй зөвөрлсөн. Тэгээ энэ гэрээгээ одоо хийхгүй байгаа энэ нөхцөлийг дандаа журамт бус завхаарсан худал хуурмаг муу гэдгээр дандаа дүрсэлдэг. Шинэ гэрээн дээр ч гэсэн Есүс өөрөө би сүйд одоо бүсгүйгээ хүлээх болцоо залуу гэж өөрийгөө хэлсэн. Болцоо залуу нь бол чуулган. Бурхны ард түмэн өөрийгөө одоо түүний хүлээж байгаа болцоот нэгэн гэж. Дандаа энэ гэрлэлтийн байдлаар ерөнхийдөө одоо дүрсэлсэн байдаг. Өөрийнхөө хийсэн гэрээг. Бурхан гэрлэлтийг бий болгосон. Гэтэл Израилийн энэ ард түмний амьдрал нь өөрөө замбраагүй амьдралтай байсан. Бурхан өөрийнхөө хууль тавьж өгсөн эхнэр нөхөр гэсэн энэ одоо гэрээний хэмжээний хүчирхэг энэ одоо нэгжиг
Тэд нар боснулж. Тэм учраас бурхан энэ юу гэж хэлсэн? Би салалтыг үзэн яддаг. Яагаад үзэн яддаг гэж? Бурхан өөр нэг олон зүйлийг үзэн яддаггүй. Гэтэл салалтыг бол амар үзэн яддаг гэж хэлж байгаа. Яагаад гэрэлтийг анх бурхан бүтээхдээ өөрийгөө илэрхийлэх үзүүлэн байлгахаар бий болгож байгаа. Бурханы хайр, нэгүсэл, Бурханы өршөөл, уучлал энэ бүхнийг үзүүлэх ийм үзүүлэн байлгахаар бурхан хийсэн. Гэтэл тэр нь өшөө авалт, өсөлтөн, худлах хуурмаг, итгэмжгүй байдал энэ бүхний илэрхийлэл болох юм бол бурхан үзэн яддаг гэж хэлж байгаа. Өөрийг нь илэрхийлэхгүй тэр гэрлэлт гэж. Зөв гэрлэлт, зөв энэ гэр бүлийн амьдралаас бурханы ард түмэн босгон байгуулагддаг. Бурханы ард түмэн зөв гэрлэлттэй байхгүй бол чуулган оршин тогтохгүй. Тийм учраас Библиэлд эрэгтэй эмэгтэй хүмүүс Бурханыг илэрхийлэх үс ийм замаар амьдрахыг урамшуулдаг. Өнөөдөр дэлхий дээр гэрэлтийг юу ч хамаагүй гэж бодож байгаа. Яадгийн гэрлэн, залан, дахиад гэрлэн, дахиад залан энэ юу ч биш гэж заримдаа боддог. Гэтэл тэрний цаана ямар их яг үхэлтэй адилхан хүнд нөхцөл байдал байдгийг бид нар ерөөсөө анзаардаг. Библиэлд хэлсэн. Зарим хүмүүс тохирохгүй гэж угаасаа л тохирохгүй. Бүх хосууд тохирохгүй. Анхнаасаа. Хоёр өөр хүн, хоёр өөр гэр бүлээс гаралтай, хоёр өөр зан ааштай. Бүр эсрэг. Заримдаа хүмүүс өөрсдөө эхнэрийн өмнө нөхрийг өөрийгөө бүтэн болгоно гэж боддог. Хизээч бүтэн болохгүй. Христ дотор л бид нар бүтэн болно. Харин бидний тэр ядаж байгаа байдлыг нөхөхийн тулд бид нарт эхнэр нөхрийг бурхан өгсөн. Нөхөхийн тулд бүтэн болохын тулд биш. Нөхрөөсөө эхнэрээсээ бүтэн байдлыг хизээч бити шаард. Өөрийгөө яй гэж байгаа хүмүүст хэлж. Бүтэн болгож чадахгүй. Хэрэв бүтэн болмоор бол хоёулаа тус тусдаа Христтэй нэгдсэн нэгдлийнхаа тухай сайн бод. Тэрэн дээр ажил, тэр харилцаан дээр ажил. Христтэй хамт байх харилцаан дээр ажиллах хэрэгтэй. Мэдээж хэрэг энэний талаар гэрэлтийн талаар энэ ч бүрэн номлох гээгүй. Тэдний израильчуудын гэрэлтийн амьдрал ийм болсон учраас тэд нар бурханд хандах хандлтан дээрээ сайн биш болсон. Бурханыг бүр тэдэнд хэлэх хэрэгтэй болсон. Тэд нар гэрээгээд зөрчилсөн, тэрсэлсэнтэй адилхан гэр бүлийн дотор бас тэр тэрслийг бий болгосон байна гэж. Гэр бүл ерөөсөө дотроо өрсөлддөггүй. Хоорондоо тэмцэлддэггүй эхнэр нөхөр хоёр. Харин нийлээд тэмцэлддэг. Өөр юмны эсрэг. Муурын сүнсний эсрэг. Муу хүчний эсрэг. Тэгээ бурхныг илэрхийлэх тийм гэр бүл байхаараа өөрсдөө тэмцэлддэг. Хамтдаа нэг тал болж. Хоёр тал болж ирээсэй биш. Тэгээд энэ төгсгөл хэсэг дээр энэ хувцас хүчирхийллээр бүрдэг хүнийг бас адил бурхан үзэн яддаг гэсэн юм утгаар хэлж байгаа. Хувцас хүчирхийллээр бүрдэг гэж. Өөрөөр хэлбэл тухайн үед бас нөхөр өөрийнхөө эхнэрийг хувцаар бүрнэ гэдэг энэ санаа нь бол хамгаална, хайрлна, гэр бүлээ авч явна гэсэн ийм санаатай хэлж байгаа. Итгэмжит байдал, зөв зүйтэй ийм суур энэ тухайн ч ярьж байгаа. Гэтэл хүчирхийллээр бүрдэг хувцас гэж энэ чиглэл. Тэгээд эзэн айлдж байна. Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж итгэлээсээ урвахгүй байгтун гэж. Өөрөөр хэлбэл гэр бүлээ сайн авч явахгүй л итгэлээс урвсантай адилхан гэж хэлж байна. Тэ? Итгэлгүй амьдрал
Яаж харагдах вэ? Гэр бүлийн амьдралаас ч харагдана гэсэн. Хоёрдугаар том асуудлыг энэ ч Малахи чийсэн. Гуравдугаарх нь юу байсан гэвэл мөнгөний тухай асуудал тэднэрт байсан. Энэ ишлэлийг бол одоо Малахи номыг уншдаггүй ч гэсэн энэ ишлэлийг хүмүүс аягүй сайн мэддэг. 3-р бүлгийн 1-р биш 8-р ишлэл дээрээс Бурхныг хүн лөвөрдөх үү гэсэн чи та нар намайг лөвөрдөж байна. Гэвч та нар бид таныг яаж лөвөрдсөн юм бэ гэдэг 11-ээр ба өргөлөөр гэж. 11-ээр ба өргөлөөр яаж лөвөрдсөн юм бэ Израилийн ард түмэн? Хэрвээ бид нар зүгээр энэ Малахи номын энэ хэсгийг харах юм бол тэд үнэндээ 11 өргөхгүй байна гэсэн үг. Өргөлөөр бас өргөхгүй байна л гэсэн үг. Ерөөсөө л гол санаа нь тэр. 11 гэж ямар юм байсан юм? Хуучин гэрэн дээрс бид нар харах юм бол Израилийн нөгөө 12 овог аймгийн нэг Леви овог аймгийг эзэн одоо тахилын ширээнд үйлчлүүлэхээр тусгаарласан. Тэгээ бусад 11 овог аймаг нь өөрсдийнхөө тарианы дээжээс, өөрийнхөө мал сургийн дээжээс, өөрийнхөө ашиг орлогын дээж болгоны 10%-ийг, 110%-ийг сүмд ирж бурханд өргөх ёстой байсан. Левичүүдэд биш, бурханд өргөж байгаа. Бурхан яг өөртөө авч байгаа юм шигээр одоо тэнцээд одоо тушаасан баг. Хүмүүс заримдаа энэ пүүжи фастад өгж ийн гэж бодож өргөлөөр өргөж магадгүй. Хуучин гэрэн дээр 11 юу байсан? Бурханд зориулсан өргөл байсан. Энд ерөөсөө тахилчтай хамаагүй. Харин тэрийг тахилчид захиран зарцуулах эрхийг бас үүргийг Бурханаас авсан байсан. Тэр Леви овгийнхан өөр ямар нэгэн ажил хийхгүй, дахин ширээн дээр үйлчлээд тэндээсээ амьдрдаг байсан, хоололдог байсан. Шинэ гэрэн дээр Паул Коринтод бичсэн загталтаа сайн мэдээний үйлчлэгчид сайн мэдээгээр амьдрахыг Бурхан тушаасан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл 11 гэдэг нь нэг талаар хуучин гэрээний хуулийн дагуу бол нэг тушаал, бас нэг татварч юм шиг. Хүн өөрийнхөө орлогын 11%-ийг Бурханд өргөх хэрэгтэй. Ингэж өргөхгүй нь бол лөвөрдөж байгаа явдал болж ирсэн. Өргөл гэдэг нь бол тэр 11-ээс гадуурх бусад бүх өргөлийг хийж ирсэн. Талархлын өргөл, магтаалын өргөл, ундаан өргөл, янз бүрийн баяр ёслолд, янз бүрийн одоо зүйл дээр болж байгаа одоо цугларх болгондоо Бурханд өргөж байгаа өргөлийн бусад өргөлүүдийг дандаа зүгээр өргөл гэж хэлж ирсэн. 11 бол нэг талаар бараг татварч юм шиг тийм ээ тухайн хүний одоо өөрсдийнхөө орлогын нэг хэсгийг өгч. Энэ 11-ийн тухай одоо мэдээ бол хуучин гэрээний хууль өгөгдөхөөс ч өмнө байсан. Мелкизедек гэж нэгэн хүнд Авраам өөрийнхөө 11-ийг өргөж гүндэлж ирсэн. 11 гэдэг нь ойлголт хуулиас өмнө байж байгаа. Яаков бас өөрийнхөө 11-ийг өргөдөг. Тэгээ хуульд 11-ийг Бурхан бас хуульчилсан. Шинэ гэрэн дээр 11-ийн тухай байгаа юм. За яг Есүс нэг удаа Матай номон дээр фарисеучуудыг зэмлэгтэй хэлсэн. Та нар 11-ийг сайн өргөдөг. Гэхдээ та нар шудраг болон сайн ёсыг дагдаг хийдэггүй. Өөрөөр хэлбэл та нар тэр сайн юмаа сайн хийдэг боловч тэр юм чинь хоёрдугаар хийж байгаа юмараа утгагүй болж байна. Өөрөөр хэлбэл та нар 11-ийг сайн өргөх хэрэгтэй. Шудраг ёсыг ч зөв тогтоох ёстой гэж зэмлэж ирсэн Есүс. Нэг талаар Есүс 11-ийг бол дэмий гэж хэлээгүй. Харин ч Есүс бүх хүмүүсийг энэ асуудлаар шинэ гэрэн дээр улам илүү ойлгомжтой болгосон. 11 үгүй юу одоо ерөөсө заримдаа тоо бодож мэдэхгүй хүмүүс яаж 11 болох юм гэж Есүс бидний бүгдийг бүтнээр нь 100%-аар худалдаж авсан. Загалмай дээр. Бид нар 100% Есүс их болсон. Зөвхөн 11% биш. Бидний амьдрал шүү дээ. Тэгэхээр бидний өргөлийн тухай ингээд шинэ гэрээний итгэгчдийн хувьд ярихад 11-ийн тухай ярих бол үнэхээр жижигхэн асуудал гэж ерөнхийдөө маш олон одоо хүмүүс боддог, итгэгчид боддог. 11 нь бол доод хэмжээ юм байна гэж. Зарим. Гэхдээ энийг шинэ маш олон одоо сүм чуулганууд энийг буруугаар ашигладаг. Итгэгчдээ та нар 11-ийг өгөөгүй байна гэж загнадаг тийм цуглаанууд байгаа. Та нар 11-ийг өгөх ёстой гэж шаарддаг. Бүр бичиж аваад ичээдэг, тэмдэглэдэг. Ийм одоо цуглаанууд байгаа. Энэ бол миний бодлоор буруу. Бурхантай харилцах харилцааг бид нар ерөөсөө
одоо тоогоор хэмжиж чадахгүй. Харин тэр хүний бурхантай харилцах харилцаа өргөлөөс нь бас харагддаг. Тэгээ хуучин энэ Израилийн ард түмэн яаж бурхныг лөөвөрдсөн юм бэ гэхээр нөгөө бурхны сүм биш юм шиг байдал хүрсэн. Өөрсдийнх нь амьдрал дээшлэхгүй. Тэм учраас өргөл байхгүй учраас амьдрал нь сайн биш. Бурхнаар өрөөгдөхгүй учраас ерөөл байхгүй учраас өөр хүмүүст өрөөлөх боломж байхгүй. Зарим хүмүүс бид нар одоо манай тэтгэврийнхэн сайн мэдж байгаа шүү дээ. Жилээрээ тэтгэврээ авчдаг. Тэгэл жилжингээ өөртөө амьдардаг. Тэр чи яаж өргөх юм? Одоо хуучин гэрээний 11 болон өргөлөөр тэгэд энэ их чухал энэ ч үг байгаа. 9 дугаар ишлээс хойш харах юм бол танай үндэстэн бүхэлдээ намайг луурдж байгаа тул та нар хараалаар харагдсан. Өөрөөр хэлбэл та нар өрөхгүй байгаа учраас харагдсан. Өөрөөр хэлбэл харагдсан гэж хэлж байгаагаар юу гэсэн үг гэхээр бурхан тэднийг сайн байгаад ч нэмэргүй болгосон гэсэн утгатай биш. Тэд нар өөрсдийнхөө тэр үйлдэлээр өөрсдийгөө ядууруулж байгаа гэсэн утгатай. Тэгээд миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11 агуулхад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг найж та нарын төлөө ивэлийг хальтал асгах эсхийг та нар эсхийн талаар намайг одоо үүгээр шалгах гэж түг түмдэн эзэн айлдж үүгээр шалгах гэдэг энэ үгийг. Тэгээ маш олон одоо номлогчид юу гэж заримдаа буруугаар энийг ашигладаг вэ гэхээр та нар одоо байгаа юмнуудаа ингээд өргөд үз. Тэнгүүд бурхан та нарыг өрөөх нь үгүй юу? Шалгах гэж юм энэ. Тийм учраас одоо та нарт хэдэн төгрөг байна? Сая төгрөг байна уу? За одоо өргөдөх бурханд. Тэгэд дараа 7 хоногт ч юм уу дараа сард чи 2 сая төгрөгтэй болох ч юм уу үгүй ч юм уу харахгүй юу? Шалгах гэж бурхан хэлж байгаа үстэй гэж. Тэгээ ийм шалгалтын тухай ерөөсөө яриаггүй. Ийм шалгалтын тухай энэ дээр ерөөсөө бичээгүй. Бурхан өөрийнхөө ард түмнийг өрөөвөл тэр өрөөлийн талархал энэ одоо өргөлийг бурхан харахыг хүсэж байгаа. Энэ бол тэдний итгэлийнх нь амьдралын нөгөө хандлага, итгэлийнх нь амьдралын төвшнийг харуулж байгаа маш чухал одоо шалгуурын нэг нь байсан. Тэр шалгуурын тухай ярьж. Тэгэд бурхан та нарыг ивэхгүй гэж юу? Хэрвээ бид шинэ гэрэн дээрс Коринт ном дээр байгаа хэрвээ хэсгийг хэрвээ харах юм бол та нар ямар нэгэн одоо юу гэдэг вэ шаардуулж биш, шахуулж биш, хармаар биш та нар өргөөрэй гэжсэн. Тэгэх юм бол бурхан та нарын тэр өргөх зүйлсийг бурхан өөрөө бэлдэж өгдөг. Тариачинд тариаг нь бурхан бий болгодог. Ургуулах боломжийг нь, цаг агаарыг нь, тэр хөрсийг нь, тэр сайн бүх зүйлийг нь бурхан хангаж өгдөг гэсэн ийм талаар хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бурханы ард түмэн цэцгэлэн хөгжиж байгаагийн бас нэг том хэлбэр бол өргөдөг явдал байна. Яг таны амьдрал цэцгэлэхгүй байгаа юм байна. Ялангуяа санхүүгийн тал дээр. Яг л таны итгэлийн амьдрал чинь өөрөө илэрхийлэгдэхгүй байгаа учраас. Илэрхийлэгдэхгүй байна гэдэг чинь тэр итгэлийн амьдрал чинь дорой байна гэсэн утгатай. Зарим хүмүүс зүгээр л мушгирсан хэдэн одоо хуйлэрдсэн хэдэн галтар цаас автобусныхаа үлдэгдэл ийм юмыг эзэнд өргөчөд болчихно гэж боддог. Яг нөгөө ихний хэсэг дээр харж та нарын бурхныг бузалж юм. Тэргүй чи би яах юм бурхан гэж хэлж байгаа. Одоо бол их сайхан болсон шүү дээ бид нар онлайнаар өргөж байгаа өргөл маань. Тэгэхээр халтар малтар юм бол бас байхгүй бас их зүгээр болчиход байгаа тийм ээ. Гэхдээ энэ хідвэ гэдгээсээ илүү ерөөсөө хандлагын тухай ярьж байгаа. Бурханд та талархж байгаа бол таны өргөлөөр харагдаж байгаа. Тэгж байгаа бол бурхан та нарыг бас илүү өрөөх бол. Тэгэд энэ чинь сонирхолтой хэлж байгаа юм л да. Аль хэсэг дээр үлээ. Яаж би одоо ийм та нарын ийм одоо юу гэж би хэн та нарыг хүлээж авах юм бэ гэж. Өөрөөр хэлбэл нэгэнт тийм ээ одоо та өөрийнхөө итгэлийн амьдралаар амьдрахгүй байгаа юм чинь бурхан яаж тэр итгэлийн амьдралд чинь одоо сайн сайхныг өгөх гээд
одоо та нар тэрийг хүлээж авч чадах юм бэ? Нэгэн тэрийг хүлээж авч чадахгүй учраас та нар хэвээрэл муул байна шүү дээ. Хэвээрэл ядуул байна шүү дээ. Гэсэн ийм байдлаар ерөнхийдөө энэ хэлж байгаа. Тэгээд 13 дугаар ишлэлээс хэрвээ бид нар харах юм бол 3 дугаар бүлгийнхаа та нарын үгс миний эсрэг хатуу байв. Эзэн айлдж байна. Гэсэн ч та нар бид таны эсрэг юу ярьсан бэ гэдэг. Та нар хэлэхдээ бурханд үйлчлэх ашиггүй. Бид түүний тушаалыг захид түлэмдийн эзний өмнө гашуудан явах ямар ашиг өгөх юм бэ? Өдгөө бид ихэмсгийг өрөөгдсөн гэж дууддаг. Гин бурууднууд өөдлөд зогсохгүй. Тэд бас бурхныг сорж зүхтан гардаг гэдэг. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс ерөөсөө бурханд юу ч өрөхгүй ингээд өөрсдөө бүх мөнгийг ажиглаад гоё ингээд явж хахад бид нар тэгэх ямар шаардлагатай юм гэсэн ийм байдлаар та нар хандж байна. 14 дугаар ишлэлээр харин эзнээс имээдэг хүмүүс биентэйгээ ярихад эзэн анхаарал тавин сонсдгоо гэж. Эзнээс имээдэг болон түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном түүний өмнө бичигдсэн билээ. Би өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил би тэднийг өршөөх болно гэж төв дүмдийн эзэн айлдаж байна гэж. Та нар магадгүй та нарын зөв олонхон магадгүй мэдж байгаа. Бурханд өргөсөн өргөл бидний итгэлийг илэрхийлдэг болохоор тэр итгэлээр дамжуулан бурхан биднийг ямар их өрөөдгийг, ямар их өрөө буулгадгийг бид нар айгүй сайн мэддэг. Израильчууд бурханд өргөнө гэж байгаагаа зүгээр л хүнд юм өгж байгаа юм шиг. Зүгээр л өөрөөсөө юм өгж байгаа юм шиг бод. Хэрвээ бид нар шинэ гэрэн дээр гарвал бид нар өөрөөсөө өгж байгаа юм юу ч байхгүй. 100% бид нар бурхныг болсон. Бидний өргөл бол зөвхөн бидний итгэлийн илэрхийлэл болж байгаа. Байхгүй юмаа өргөгээгүй бурхан. Бурхнаар өрөөгдсөн зүйлээ өргөх гэж хэлж байгаа. Үр тавьж өргөх гэж хэлээгүй. Бурхнаар өрөөгдснөө буцааж өгөхий чинь харъя. Хүүхдүүд ингээд өөрийнхөө идэж байгаа юмыг ээж автайгаа хуваалцах ямар хөөрхөн байдаг вүлээ те, тийм ээ. Ээж аав нь өлсөөл тэрийг идээл амар гой цадсандаа баярлдаггүй. Тэгж их талархаж, тэгж их одоо хайртай байгаагаа хүүхдүүд илэрхийлж байгааг ээж аав нь мэдж байгаа. Тийм зүйлийг бурхан харахыг хүсэж байгаа. Бид нар заримдаа амар их өргөл өргөс учраас бурхан намайг одоо ерөөн гэж заримдаа боддог. Тэр тусмаа бурхан магадгүй тэр өргөлийг хүлээж аваагүй байх. Тоондоо биш. Хандлагатай. Тэгээ бид нар өөрсдөө мэдж байгаа. Бид нар юуг өргөх хэлээрээ яах вэ л би зүгээр ингээд өгж гин гэж бодож байна. Эсвэл юу ямар хөө хэмжээг өргөхлөөрөө би үнэхээр бурханд талархаж байгаа вэ гэж бид нар мэдэрдэг вэ гэдгийг бид нар өөрсдөө мэдж байгаа. Хүнээс асуух хэрэггүй. Бурхан та хоёрын хоорондын харилцааны асуудал. Тэм учраас Малахи номон дээр тэднийг үйлчлэл гэр бүл мөнгөндөө анхаар гэж хэлж байна. Үйлчлэл гэр бүл мөнгөн дээр анхаар. Нэг пастор хэлж байгааг би сонсч байна. Өргөл бол бурханд бид нар итгэж байгаа итгэлээ одоо илэрхийлж байгаа нэгдүгээрх. Тийм учраас энэ бол биднийг маш сайн одоо итгэлийн амьдралаар явуулахад тусалдаг. Хоёрдугаарт биднийг өргөл бол шунлаас, хуурмаг замаас хамгаалдаг. Бид нар өөрийгөө тодорхой хэмжээний одоо дэнсэн дээр тавьж шалгадаг гэж пастор хэлж байсан. Нэг талаар тийм ээ. Бидний зүрх сэтгэл, бидний өмч хөрөнгө, бидний зүрх сэтгэл хаана байдгүй. Биднэрт харьяалагддаг юмн дээр байдаг. Тэрийг бурханд өгч чадахгүй бол бидний итгэл өсдөггүй. Тэрийг бид бурханд барьж чадахгүй бол бидний амьдрал бас бурхны дотор өсөн дэвжихэд маш хэцүү. Ийм нөхцөл байдалтай байдаг. Есүс хэлсэн итгэлгүй хүмүүсээ гэж. Бурхан ямар ихийг таны амьдрал бэлдсэн ба та нар итгэлгүй учраас авахгүй. Зөвхөн өөрийнхөө байгаа зэрэг зүйлдэл зөвхөн тэрийгэ барайл үлдэхийг хүсдэг гэж. Тэгээд Есүс нэг хоёр барилгачны тухай хэлдэг шүү дээ, тийм ээ. Нэг эсэг хүмүүс нь болохоор элсэн дээр нэг нь байшингаа барьсан, нөгөөх нь хадан дээр барьсан. Хоёулаа л адилхан зөв зүгээр амьдарч байгаа. Гэхдээ
салхи шуурга ирэхэд итгэлтэй хүнд ч итгэлгүй амьдарч байгаа хүнд ч адилхан салхи шуурга ирнэ. Тэр үед яг харагдчих. Хадан дээр барьсан хүмүүсийн байшин нурахгүй, өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн амьдрал нь итгэлийнхэн дотор баттай хэвээрэл магадгүй адилхан шуурганд өртсөн ч гэсэн. Нөгөөх нь бол маш амархан нурдаг. Тийм учраас одоо Малахигаар дамжуулан Бурхан өнөөдөр биднэрт юу хийж байна гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Бид нар өөрсдийнхээ үйлчлэл, гэр бүл, мөнгөнд яаж хандж байгаа вэ гэдгээс болоод Бурханд бид нар хэрхэн хандж байгаа вэ гэдгээ харуулж байна. Бүгд Бурханы өмнөрөө залбирцгаая. Тэнгэрлэг их эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийн энэ үгээр дамжуулан та биднэрт өгсөн үгийг эзэн бид нар хэрэгжүүлэн амьдрахад та туслаарай гэж танаас гуйж байна. Тэгээ бидний итгэлийн амьдрал бидний үлдэж байгаа гадах зүйлсээс бас харагддаг. Тэрийг бас та харахыг хүсдэг гэдгийг бид нар өнөөдөр харлаа эзэн минь. Тэгээд бид нар итгэдэг таныг мэддэг гэдэг боловч эзэн бид нар мэдхгүй бас итгэхгүй амьдарч байгаа бол бидний амьдралыг өөрчилж өгөөрэй эзэн. Есүс таны нэрээр гон залбирлаа. Амен.